За хаяг холбохын тулд эхлээд дэлгэцний баруун дэд бууланд энэ 3 зураас байгаа. Энэ дээр дарж ороод локейшн зураг байгаа юм. Энэ локейшн зураг дээр дараад тэгээд энэ голын цагаан хэсэг дээр дарангуут хаяг холбох хэсэг гараад ирнэ. Хаяг холбохоос өмнө анхаарах зүйл байгаа. Тэр маань юу вэ гэхээр эхлээд хаяг карго аппликейшнд заавал бүртгүүлсэн байх хэрэгтэй. Тэгжиж манай хаягийг холбох боломжтой болно гэсэн. За. Хаяг карго. За хаяг карго аппликейшн руу орлоо. Тэмүүтэ хаяг карго аппликейшнд хэрхэн бүртгүүлэх вэ гэдэг нь одоо зааж өгье. За хаяг карго аппликейшнд утасны дугаараар бүртгүүлээд орсныхоо дараа нэвтэрч орсныхоо дараа нүүрэн эхлэл хэсэг дээр гарч ирж байгаа. Хаяг холбох гэдэг дээр дараад манад ирээн дээр хятадд 5 агуулга байдаг байгаа. Тэгээд тэндээс ингээд сонголтоо хийгээд нэвчлэн ирээний агуулгаас хүмүүс сонгож ашигладаг. Тэгээд хэрвээ ирээн дээр ирэх боломжгүй бараанууд бол мөн энэ Хубэй, Гуанчжоу, Шандун, Иву гэд агуулга сонгоод мөн бараагаа захиалах боломжтой байгаа шүү бүртгүүлээд. За тэгээд ирээн агуулга хаягаа сонгоод бүгдийг хуулах гэдээ арчна. За бүгдийг хуулсныхаа дараа буцаж дээвэр poison руугаа ороод энэ Hello Past-ийн сонголт одоо гараад ирэх юм. Та хуулах уу эсвэл хуулахгүй юу гэдэг сонголт гараад ирнэ. Тэнгүүт нь энэ доотлих нь энэ хэсгээр нь дараад Hello Past-ыг дарчихна. За тэгээ ингэ гараад ирэнгүүт энэ ногоон хэсгээр баруун талын сонголтыг сонгоод бүх хаягаа хуулчих. Тэнгүүт хаяг маань ингээд ороод ирэх юм. За хаяг маань орж ирсний дараа доотлын хэсэг дээр нь мөн адил энэ хятад жижиг хаягаа хуулж бичнэ. Тэгээ хуулж бичснийхаа дараа мөн энэ хэсгээс нь голынх нь ингээд компани гэдгийг сонгоод ич. За тэгээд үндсэн хаяг болгох гэдгийг чагтлаад энэ хэсэг дээрээ. Тэгээд OK дараад доотлын энэ хэсэг дээр ингээд хаягаа хуулж бичих дараад. Тэхийн тулд хаяг карго аппликейшныхаа энэ хэсгийг хуулаад авчих юм. За хуулах гэж дарлаа. Энэ дээрээ дарж орлоо. Don't allow-ын дараад past. Тэнгүүтээ ийшээгээ дарж оронгуудаа утасны дугаараар арилгачих юм. Утасны дугаараар арилгаад энэ 7 хэсэг бол хэрэгтэй танд. Тиймээс 7 хэсэг оруулаад ингэ хадгалчихна. Та хэрвээ ингээд энэ алдагаар бол энэ дээр байрлах утасны дугаараа хэсгийн нөгөө нэг тий улсын код хэсгийг шалгаад хэрвээ эн чинь нөгөө нэг манай ирээний агуулгын дугаар нөгөө хятад дугаараа болохоор энэ 976 ажиллахгүй Монгол улсын код гэж болохгүй. Заавал хятад улсын код буюу 86 байх хэрэгтэй байд. Тэгэхээр эндээсээ 86-гаа сонгочноо. Энд дэр дарж ороод хамгийн дээд хэсэгт нь юу байгаа. За 86-гаа сонгоод баруун талын хэсгийнх нь дараад за ингээд сонгочихно. За ингэнгүүт бүртгэл чинь яг амжилттай баталгаажчихна гэсэн. За ингээд хаяг холболт нь болчихж байгаа.